чи сайн залуу байгаарай. Муу хүн байж болохгүй. Намайг уйлуулж болохгүй. Okay. A is a one thing, B is another гэх юм бол тий. Наа бити хичээгээд гэж motherfucker. Сэмэцгэнөө намайг бэлгээдэг. Миний төбөц тавтай морил. Энэ удаагийн дуу бол гарсан даруйда одоо Billboard-ийн нэгт бичигдэж явж байгаа Sabrina Carpenter's Please Please Please. Тэгэхээр бүгдээр одоо дууны талаар та ярихаас өмнө Sabrina Carpenter гэж хинбэ гэдэг талаар Америкийн одоо жүжигчин, дуучин бүр багаасаа жүжигчин дуучныхаа карьерийг одоо эхэлсэн ийм туршлагатай уран бүтээлч top singer, top одоо team ол хэмжээнд очиагүй байжгаад багаагаар уран бүтээлээ жагаад хавар хэлээдээ бидний ингээд бүр цалхтлаа сонссон нэг дуу байгаа штэ тэ reels ингээд гүйлэх болгонд гарч ирээдсэн Me Espresso гэдэг энэ дууны эзэн за энэ дуу хүмүүст илүү хүрч одоо хит болоод түүний дараагаар бол Taylor Swift-ийн Eras Tour тоглолтыг нээлтийг маш гал алссан үзүүлбэр үзүүлээд энэ хоёр ингээд нэгдэж байгаад Sabrina Carpenter гэдэг энэ дуучныг илүү одоо нөгөө нэг top singer гэсэн нэр хүндийг нь илүү нэмж өгсөн. Үүн дээр одоо нэмэгдээд Sabrina бол одоо өөрийнхөө шинэ Please 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 гэсэн дуугаа гаргасан байна. Энэ дууг би бас ингээд орвоогүй юу ингээд сонссон чинь хит болох дуу чинь цаанаасаа нэг юм дахилт нь айгүй хурдан ингээд цээжлэгдчихдэг. Сонсоод ингээд дууссны дараа ч гэсэндээ аманд аялагдаад яваадсан. Please 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 don't prove I'm right. Би яг юу гуугаад байгаа лээ гэд өвгөнд нь анхаарлаа хандуулаад үгийг нь сонсоод үзсэн чинь үнэхээр хөөрхөн үхтэй дуу байсан. Sabrina-гийн найз залуу болох Barry Keoghan гэдэг энэ жүжигчин залуу Joker-ийн дүрд бас тоглож исэн юм байлээ. Одоо өөрийнхөө үргэж байгаа найз залуугаа гэлэднийхээ гол дүрд нь ингэж тоглуулад тэгээд нэг сард хамт одоо анх ингэж болцож эхлээд за тэгээд дунд нь одоо music festival дээр нь тоглолтыг нь үзээд тэгээд public and after party ч юм уу ингээд оролцож явж байгаад please 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 гэсэн одоо music video дээр найз залуугаа тоглуулсан. Энэ дуун дотор ингээд найз залуугийнхаа талаар найз залуудаа ингэж зориулсан хит хитэн бүр байгаа. Тэр нь илүү бас сонирхолтой болгож өгсөн. Дууны утгын хувьд яг ямар утгатай юм бэ гэвэл please please гэж хүнээс юм гоогаад байгаа шүү дээ. Дандаа ингээд болж бүтггүй ингээд нэг жоохон муу залуучуудтай ингээд уулзаж явж байгаад чи сайн залуу байгаарай. Муу хүн байж болохгүй. Намайг уйлуулж болохгүй. Ингээд ичээж эвгүй байдалд оруулж болохгүй. Тэгээ чи бити юм байгаарай. Гуй гэсэн утгатай юм дуу байгаа хгүй юу. За тэгээд зарим ингээд комментүүдийг нь унших юм бол making song about warning your boyfriend and not the fuck up and then having him starred in it. That is so iconic. Чи ингээд бидний харилцааг бити сүрүүлээрэ гэсэн юм анхааруулгатай дуу хийчээд music video-нд найз залуугаа тоглуулна гэдэг бол үнэхээр том маркетинг. Үнэхээр iconic юм аа. Холливуудын алдартай хүмүүс тэ нэг ер нь хүн гэх юм бол ерөнхийдөө маркетинг болгож ашигладаг. Энэ бол миний үзэл бодол. Гэхдээ ер нь бол алдартай нэр төртэй байна гэдгийг нь ерөө сайнарч байсан, муугарч байсан хэдөө тэр хүнд илүү сайн яг гэх юм бол өөрийнх нь нэр хүнд нь илүү өсчээд жаахан ч гэсэндээ тэгээ дууных нь талаар тийг нь ойлгоод сонсоод үзэх юм бол бас илүү өөрөөр сонсогдож магадгүй тий. I know I have good judgment, I know I have good taste. It's funny and it's ironic that only I feel that way. I promise them that you're different and everyone makes mistakes, but just don't. I know I have a good judgment. Буюу тэ би хүнийг одоо дүгнж харахтаа сайн. Буюу in judgment чинь нөгөө нэг хүнийг шүүх байгаа шүү дээ. Тэгэнгүүт ингээд good judgment болох юм бол ерөнхийдөө ингээд одоо сайнаар ингээд хардаг тэ шүүдэг гэсэн утгатай юм шиг байгаа. I have a good taste. Уул нь бол good taste гэдэг чинь нөгөө амттай гэсэн үг шүү дээ. Гэхдээ have a good taste болох юм бол ингээд ихвчлэн гоё хувц өмссөн хүн хүртэлтэй. Oh, you have a good taste гэж хэлдэг юм байна л да. Тэгэхээр би үүний сайн хүнийг яаж хардгаа гэсэн утгатай. Funny and it's ironic. Буюу тэ хөвгөлтэй байгаа зү that only I feel that way. Буюу
Би л ганцхан энэ бүгдийг ингээд мэдрээд байгаа гэхээр хөвгөлтэй байгаа зү. I promise them that you're different. Буюу ингээд би амлаж байна тий. Ерөнхийдөө тэр ингээд бусдаас одоо шал өөрөө үргэлжлэсэн төлөвчудаас тэр бол ингээд шал өөр гэд би ингээд амлцсан байгаа гэсэн иймэрхүү утга ингээд илэрхийлж байгаа. And everyone makes mistakes. Гэхдээ ингээд бүгд л та хийдэг штэ. But just don't. Гэхдээ чи бол битгий. But just don't. And everyone makes mistakes. Нэ. Хүн болгон л алдаа хийдэг штэ. Гэхдээ чи битгий. Нэг иймэрхүү. За. I heard that you're an actor. Буюу яг энэ хэсэг дээр нь болохоор өөрөө найз залуу гэлж байгаа. Тэгээд би бол түүнийг ингээд жүжигчингээ сонссон. So act like a stand-up guy. Stand-up guy гэх юм бол энэ комедиануудыг хэлж байгаа. Тэгэнгүүт яг л ингээд тэ одоо комедианы гарууд шиг ингээд жүжиглэж намайг инээлгээч. Комедианууд шиг инээлэгдэн штэ. Тэ тэрэн шиг ингээд жүжиглээч гэсэн утгатай. Whatever devil's inside you буюу тэ чиний дотор ямар нэгэн devil байсан ч гэсэндээ don't let him out tonight буюу тэ өнөөрөө тэрийг бити гаргаж ирээрэй. Please, please, please. And I tell them it's just your culture and everyone rolls their eyes. Ингээд гинт юу culture энэ гараад ирвэ гэж би асаа юм гайхчихсахгүй. Ерөнхийдөө дууны за үгэн дээр culture гэдэг үг барагтаа нэг амар харагдаад байдаггүй шүү дээ. Just your culture буюу одоо түүний одоо соёл гэж одоо тэд нар тайлбарласан. Sabrina-гийн найз болохтой Barry болохоор Irish гаралтай. Тэгээд Irish хүмүүс яадаг вэ гэхээр энэхүүдээ архины одоо маш олон юм соёлтой. Тэгээд ингээд ерөнхийдөө бол арх сайн удаг юм. За ингээд би одоо Ирландаас ирлээ гэх юм бол чи арх амар сайн удаг бах та. Тэр нь бол тиймэрхүү хэмжээний нэг удаа болохоор Barry одоо балкон дээрээ ингээд тасарсан байж байхдаа одоо гадаа олон нийтийн газар дээр согтурч арх уусан гэсэн одоо ийм дуудлагаар цагдаад одоо баримтлагтаа тэгээд ингээд суллагдсан. Ерөнхийдөө ингээд жүжигчин болохоор мэдээгээр ч юм уу гарсан л ах тий. Barry-тэй үргэж байгаа гэж тэгэнгүүт хүмүүс нөгөө нэг олон нийтийн газар арх уугаад баримтлагтаад явдаг уу? Тэрнтэй юу? Окей, энэ бол зүгээр л тэдний Irish хүмүүсийн соёлын нэг хэсэг гэдэг ингээд тайлбарлаа хэлсэн чинь найзууд нь окей, хүмүүстээ хүлээж авч байна гэсэн. За тэгээд yeah. All I'm asking, baby. Please, 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 don't prove I'm right. Please, 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 don't bring me to tears when I just did my makeup so nice. Heartbreak is one thing, my ego's another. I beg you don't embarrass me, motherfucker. Бас heartbreak is one thing, my ego's another. Хэсгийг бол бүрэн те одоо heartbreak is one thing одоо манай монголоор ингээ хүмүүс хэлдэг штэ. Тэр чинь нэг өөр зүйл, эн чинь ингээ штэ гэж ингээ ярьдагтай адилхан. A is a one thing, B is another гэх юм бол те A-с илүүтэйгээр одоо B илүү чухал гэсэн санаа гэлтгэлж байгаа юм л да. Жишээлх юм бол saying is one thing and doing is another гэх юм бол тэ ярих зүйл чинь бол one thing буюу өөр зүйл хийх нь илүү чухлаа гэсэн одоо санаа гэлтэж байгаа юм лээ. Тэгэхээр өөрөө ч гэсэндээ ингээд дууг чадах ятгаар орчуулж агаад бас сурч асан дүрмээ хуваалцлаа. I beg you. Чин сэтгэлээсээ гуйж байна. Don't embarrass me буюу гэд намайг бити чигээд байгаа чи. Наа бити чигээд байгаа чи motherfucker гэд please please please. I have a fun idea, babe. Maybe just stay inside. I know you're craving some fresh air, but the ceiling fan is so nice. And we could live so happily if no one knows that you're with me. I'm just kidding, but really, really, really. Хоёрдугаар одоо дахилтны хэлж байгаа. Энэ бас ингээд айгу гоё эхэлдэг. Тэгэл well, I have fun idea, babe. Буюу надад ингээд бүр ингээд амар хөвгөлтэй те сонирхолтой нэг санаа байна. Хоёлаа зүгээр л гэртээ байцгаая л да. Буюу maybe just
stay inside. Гэ яг бол гал юм бол чи миний итгэлийг алтгаад хэрэг тарьчих гээд байгаа штэ. Keep-ин дээр нэрээ ярих юм бол илүү сонирхолтой их найз залуу гарч ирээл банк дээрмдэл гарч ирээл ингээд найз хүн хажууд нь ингээд машиныг нь барайл байж лээдэг те. You know you're craving some fresh air. Буюу craving гэх юм бол бүр ингээд одоо энгийнээс бүр илүүтэйгэр те. Чи ингээд одоо гэртээ бай гэж хэлэхээр бүр илүү их гармаар байгаа штэ. Би чамд ингээд цэвэр агаар хэрэгтэй байгаа гэдгийг мэдчихээн. Гэхдээ манай тэнд байгаа selling буюу Америкт хүмүүсийн гэрт ингээд далавчтай эргээд байдагсан сэдэ штэ. Тэр ч гэсэндээ ингээд nice биш байх гэж юу? We could live so happily буюу тэгэх юм бол чи бид ингээд чи бид хоёр ингээд дэлгүүртэйгээр аз жаргалтай амьдрах юм шүү гэсэн. No one knows that you're with me буюу чи бид хоёр хамт байгааг одоо хэн ч мэдэхгүй бол чи ингээд гарахаар ямар нэгэн хэрэг тарьчих гээд байгаа. Тэгээ намайг хичээч гээд байгаа болохоор хоёулаа зүгээр л ингээд сайхан гэрийнхаа сэнснээс ингээд цэвэр агаар амьсгалаад ингээд нуугдаад ингээд байцгаа л да. Ингээд хоёулаа аз жаргалтай амьдрах юм шүү гэснэ. I'm just kidding. But really гэдэг. If you wanna go and be stupid, don't do it in front of me. If you don't wanna cry to my music, don't make me hate you prolifically. Please, 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 please. If you wanna go and be stupid буюу те хэрвээ чи ингээд тэнэг баймаар байгаа бол don't do it in front of me буюу урд бити одоо тэнэг байгаарай гэсэн утгатай. If you don't wanna cry to my music буюу те миний одоо хөгжим дууг сонсоод ингээд уйлахыг хүсэхгүй байвал don't make me hate you. And prolifically гэдэг үг орчуулахаа ингээд мэдгүй. Тэгээд энийг болохоор ингэж ойлгосон. Ерөнхийдөө Sabrina бас ерөнхийдөө ингээд дуу бичдэг тий. Би чиний талаар ингээд амар их дуу бичиж чадсан шүү тий. Тийм болохоор наа бити ийм дуу бичгээд ингээд хүргээрээ гэсэн иймэрхүү утгаар гарч ирж гинөө гэж харсан. Одоо өөрийнхөө үргэж байгаа найз залуугаа клипнийхаа гол дүрт нь ингэж тоглуулад тэгээд ингэж хийсэн. Бас ийм сонирхолтой дуу байна. Тэгээд бидний мэддэг Olivia Rodrigo Bible Lessons гэдэг дуугаараа Billboard-ийн бас нэгт бичигдчихсэн. Тэгээд Bible Lessons-ийн одоо Probably with that blonde girl you always made me doubt. Боёо яг энэ хэсэг нь бол Sabrina-гийн тухай байсан. Яг гэвэл энэ хоёр даа ингээд нэг X-тэй энэ дууны дараа Sabrina ч гэсэндээ эргүүлээд одоо Skin гэдэг дууг одоо Olivia Rodrigo зориулж бичсэн байдаг. Тэгээд магадгүй сонсч амжаагүй хүмүүс байх юм бол Skin гэдэг дуу тийм их амар одоо алдартай ч юм уу биш ч гэсэндээ ерөөхдөө дууны утга агуулга бас гоё аягтай дуу баггүй юу. Тэгэхээр энэ дууг сонсож үзээрэй гэж санал болгохыг хүсэж байна. Дуун дээр ашиглахад илүү сайн одоо орчуулга байх юм бол хүмүүс бас ингээд комент хэсэгт бичиж өгөөрэй гэж хүсмээр байна. Өөрийнхөө чадах ядахаараа орчуулад ерөнхийдөө ингээд дууны цаана байгаа утга санаа дуун дээр гарч байгаа хүн дууцны талаарх жоохон гэсэндээ ингээд мэдлэгтэй болоод мэдээд сонсоход бас нэг арай нэг өөр сэтгэл төрөх байх. Тэгээд энэ хүртэл миний бичлэгийг үзсэнд маш их баярлалаа. Тэгээд чинь бичлэгээр хэрэгжүүлсэн. Баяртай.